За миний асуух гэсэн асуудлыг бараг асуучлаа би санал хэлье. Энэ 100 сая доллар нэмж авч байгаа юм байна. Одоо ингээд би энэ хуралд энэ өнгөрсөн жил орсноос хойш жил гаруй хугацаанд бидний авсан зээл 1 тэрбум гаруй доллар боллоо шүү. Одоо энэний араас 45 сая долларыг авах тухай яригдсан. Ингээд 145 сая доллар нэмэхээр манай хурал шинээр байгуулагдсан 20 оны хурал гадаадаас 1 тэрбум долларын зээл авлаа шүү. 1 тэрбум доллар гэдэг чинь 3 их 80 төгрөг шүү. За яг хөө зээлийнх нь энэ хүмүүн бол ийм баг байдаг юм аа. Энэ бол усаас авж байгаа зээл. Тэр бол үнэн. Тэгтээ Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болоод энэ эдгээрээс авж байгаа зээл дээр бол би хуучин одоо ч гэсэн энэ ямар бодлого бариад идэх гэхээр та нарын 100 сая доллар чинь 5 жил хэрэгжүүлэхээр амандаж өгөө, хамартаж өгөө, тэгээд project implementation unit гэдэг юм уу, бусад төр төслийг хэрэгжүүлдэг, бусад янзын зөвлөх үйлчилгээ олон юмд ингээд алгуулчих юм аа. Тэгээ яах гэж Чингис Мондыг босгосон гэхээр өөрийн мэдлийн мөнгөтэй болый, өөрснөө мэдэж зарцуулъя. Наадхын чинь procurement буюу одоо худалдан авалтыг бас гадныхан хийдэг юм аа. Их өндөр үнэтэй юмнууд орж ирдэг юм аа. Ийм л юм байдаг юм да. Тэгээ та нар ямар хөнөөг авах вэ штэ. Уг нь бид нар нэг л Монгол улстай штэ. Энэ зээлийг чинь тэрбум долларыг чинь буцаагаад бодролт хөлнө штэ. Тэгэхээр авж байгаа юмаа жоохон зөв зохицуул. Одоо энэ нийслэлээр авж байгаа 100 сая доллар хийх гэж байгаа дөрвөн юм чинь бол бас л дахиад хараа ингээд 5 жил хувааж хэрэгжүүлнэ. Дөрвөн юм зарцуулна гэхээр бас амандч үгүй хамартч үгүй ингээд нэг халтар холтор юм болдго юм аа. 100 сая долларыг аваад нэг зам юм уу, нэг тодорхой юм шууд зарцуулах хэрэгтэй. 1 жил юм уу, 2 жилийн дотор зарцуулах хэрэгтэй. За би дахиад хэлье да. Энэ гадныхнаас аваад байгаа энэ зээл бол би баг хүүтэй юм аа. Энэ бол ядарсан зовсоод хэрэгтэй юмд аваад хэрэглүүл хэрэгтэй маа гэж хэлж байгаа. 100 сая доллар гэдэг бол тоглоом биш ээ. 100 сая доллар. Өнөөдөр хэллээ шүү би 2020 оны улсын хурал өнөөдрийн энэ зээлийг авснараа 1 тэрбум Америк долларын зээл аваад байна. За айлын өгсөн юмыг одоо хямдхан гээд авч болж энийгээр зөв юм хийгээч. Би дөрвөн юмд одоо зарцуулаад байгааг чинь буруу гэж үзээд байна. Энэ дөрвөн юмд зарцуулаад байгаа чинь буруу. 5 жилийн хугацаатай авдаг чинь буруу. Та нар энэ замыг өргөдөх нь тэр замыг өргөдөх нь гэсэн илүүтэй Улаанбаатар хотын төвжирэлд одоо гол саадуулаад байгаа юм юу вэ? Энэнийг цааш нь ойрын 2 3 4 жилд ямар байдлаар яаж өөрчлөх юм гэдэг ийм одоо өөрсдийнхөө мэддэггүй чаддаггүй тэр дэлхийн олон улсад хийгээд төвжирлийг шийдчихсэн тэр баялаг туршлагуудыг нь авчирж Монголын нөхцөлд хэрэглэх ийм юмд энэ мөнгнөөсөө зарцуулбал их үр ашигтай болно. Түүнээс биш нэг онгорхой цоорхон нөхсөн нэг дутуу юм нэг нарийнх юм өргөн болгосон энэ төр чин болоод бодлого биш ээ. Та нар одоо энэ айлаас мөнгө авах гэж хэлцээр хийхдээ миний сандыг нэг анхаарал үзээч. Тэгвэл энэ төлөвлөлтийг бол 5 жил хийхгүй. 6 сарын дотор жилийн дотор дэлхийн одоо боломжийн хүмүүс тэр мөнгө төгрөгийг нөгөөд энэ Улаанбаатар хотод төвчрлээс гаргадаг арга ухааныг наад мөнгөөр шийдээч. Удирдлагын системийг 1000 гоё болгоод удирдуулдаг зам чинь юм дампуу байсан цагт төлөвлөлт чинь юм муу байсан цагт юу сайжирдаг юм аа. Намайг сангийн сайд байхад бас нэг зээл авч илээсэн юм сайжруулъя гэдэг. Явдгүй байлээ. Би танад одоо өнгөрсөн баларсан тэгтээ одоо алдсан онсон юм аа яриад нь шүү дээ. Танад сайжруулаад яваад өгөөч гэж би танаас хүсэж байна шүү. Битээ ингээд хүний үгэнд орж хүний үгээр юм хийхдээ. Энд чинь Монгол улс тусгаар улс өөрийн бодлогоо гаргаад өөрийнхөө юм хиймээр байна шүү. Би энэ зээл тусламжин дээр байнга та нарт юм хэлж байгаа шүү. Битээ аваа гэж хэлэхгүй байгаа. Одоо тэрбум шүү, 1 тэрбум. Тоглоом биш шүү нөхдөөдөө. Энийгээр гарт баригдахууц, нүдэнд үзэгцгөөц, машин чөлөөтэй явахууц, явган айтайхаа уус дугуйтай хүн боломжтой явахууц, тийм төлөвлөлттэй орчин үеийн хот хийхийг би одоо хүсэж байна. Та нар маань энэ дээр жах ажиллаач. Мэдлэг чадвар боловсрол гэдэг юм алга боллоо шүү. Тэгвэл ядч наад эдхийгээсээ тэрний худалдаж аваад юмаа хийлгээ. Баярлалаа.